Do you want to know what it is? You have to see it for yourself. 10 жилийн түүхийн хичээл дээр хүүний эдлийн үед анх эхийн эрх ёс ноёрхолж байсан тухай заадаг. Гэвч антропологчид үүнийг батлах баримталаагүй. Эхийн эрх ёсны худал хуурмаг яахад зохиомол өнгөрсөн түүх эмэгтэйчүүдэд ирээдүг авчрахгүй номон дээр хэрхэн феминист археологч Мария Гимбютас үндэслэлгүй онол гаргаж ирнэ. Энэ нь ямар хор хөнөөлтэй тухай бичсэн. Энэ номын зохиолч нь шашин судлалын профессор эмэгтэй хүн. Зарим түүхчид эхийн эрх ёс ноёрхолж байсны баталгаа гэж 20,000 жилийн өмнөх бүдүүн эмэгтэй хөшөөг үзүүлдэг. Америкт туранхай хүмүүс хуварцсан болохоор кино сэтгүүл дээрээ шүдэн шиг нарийнхан эмэгтэйчүүд гаргадаг шиг 20,000 жилийн өмнө 80 кг-аас хүнд хүмүүс хувар байсан биз. Феминистүүд эхийн эрх ёс давмгаалж байсан үед дэлхийд инх тайван оршиж байсан. Одоо эмэгтэйчүүд давмгаалж байж дэлхийд инх тайван тогтож хүчирхийлэл тэгш бус байдал алга болон хэмээн дүгээлэгдэг. Нийгэмд ерөнхийдөө эрэгтэй хүн бүтээх үүрэгтэй, эмэгтэй хүн тэрийг нь хүртээх үүрэгтэй. Орчин үед ч хэдэн 100,000 жилийн түүхэнд ч юм байсаар ирсэн. Доржоо өдөржин ажил хийж олсон орлогоо хүүхдээ харж байгаа эхнэр дулмаадаа өгч, дулмаа хөргөгчөө дүүргээд нөхөртөө ганц хайрцаг тамхи авах жишээ нь. Энэ гэр бүлд доржоо маш том үүрэгтэй, эрх мэдэлтэй, гэр бүлийг хангаж байгаа болохоор доржоо хамгийн аз жаргалтай ир. Ийм гэр бүл хамгийн тогтвортой байдаг. Социализмын үед ийм байсан. Тэр үед салалт одоогийн шиг байгаагүй. Тэгвэл өнөөдөр олон улсад Монголд ч ялгаагүй эмэгтэйчүүдийн эрхтгч байдлыг маш их ярьдаг болсон. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт феминизмын хөдөлгөөн энэ тэнцвүү хүчээ авч эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнээс дутахгүй ажил карьертэй болохыг дэмжиж уриалж байна. Тэгвэл эрэгтэй эмэгтэй гэлтгүү дор хаяж 30 нас хүрч байж боловсрч ажил карьер нь тогтвортой болно. Тэгвэл 30 настай карьертай ганц бие эрэгтэй хүнд эхнэр хаанаас ч хамаагүй болно. Харин 30 настай ганц бие карьертай эмэгтэй хүнд нөхөр олдох хадсны асуудал. Яс юмн дээр хүмүүсийн багахан хүн л карьертай болдог. Ихэнх нь зүгээр ажилтай болдог. Ажил карьер хоёрыг хүмүүс ялгадаггүй. Эмэгтэй хүн өөрөөсөө илүү статустай эрэгтэйг сонирхдаг. Эрэгтэй хүн эсэргээрээ. Өнөөдөр 30 настай карьертай өндөр орлоготой эмэгтэй хүнд өөрөөс нь илүү статустай эрэгтэй хүн олъё гэвэл нийт эрчүүдийн 5 хүрэхгүй хүн л энэ стандартад нийцнэ. Тэгвэл тэр 5 хүн 30 гарсан эмэгтэйг тоох нь бараг зүүнний үзүүр дээр будаа тогтохтой адил. Удирдах албан тушаалд эмэгтэй хүн цөөн байдаг шалтгаан нь эмэгтэй хүн 30 гараад зарим нь хүлээн зөвшөөрдөггүй л болохоос хүссэн үсээгүй гэр бүл хүүхэдтэй болохыг хүсдэг. Үүнийг эмэгтэйчүүдийн биологийн цаг гэдэг. Аль хэдийн өөрөөс нь илүү орлоготой нөхөртэй болсон бол хүүхдээ өсгөж байхдаа бие дамар ажил хийж гэр бүлээ ихэнд тавьдаг. Үнэхээр урдах ажилдаа үнэнч өөрийн чадлаар гарч ирсэн хүн бүхэл өдрийг ажиллаж завгүй өнгөрөөдөг. Гэр бүлтэй хэдэн хүүхэдтэй эмэгтэй болгон ийм байж чадна гэдэг юу л бол. Тэгэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэн тэнцвэржүүлнэ гэдэг бол үнэхээр тэнэг асуудал. Ерөнхийдөө боловсралгүй чадваргүй хүнийг хүчээр оруулж байна гэсэн үг юм. Энэ нь мэдээж эмэгтэйчүүдийн хувьд шударга бус. Шударга бус хандсан байгаль генетик болохоос эрчүүд эсвэл нийгэм биш. Улс төр дэх хамгийн хүчтэй эмэгтэйчүүд болох Тереза Мэй, Ангела Меркель, Цай Инвэн нар хүүхэдгүй. Өнөөдөр анх удаа Европод ийм их хүүхэдгүй эрх баригчид байна. Хүүхэдгүй хүмүүс үе угсааны ач холбогдлыг мартдаг. Тиймээс өөрсдийгөө сүүлэх, гинжин холбооны сүүлэхээр мэдэрч аашилж эхэлдэг гэж герман философч Рюдигер Сафранский бичсэн байдаг. Энэ сэдвээр маш их нийтлэл ном хүртэл бичигдэж. Ангела Меркель, Тереза Мэй нар цагаачдад хилээ нээж тэдэнд төсөв гаргаснаар цагаачдын хямрал нүрэлсэн. Энэ нь эмэгтэй хүний хүртээх зан чанартай нь холбоотой. Хүүхэд төрүүлээгүй Ангела Меркелийг цагаачдыг өршөөлтөх гэж очилж байгаа тохиолдол биш юм. Эсвэргээрээ Дональд Трамп хилээ чангатгаж, үйлдвэрүүдэд татаж, өөрсдийн иргэдэд ажлын байр нэмэх бодлого барьж байна. Монгол улсын 2016-аас 17 оны статистикаас харуул их дээд сургууль сурагчдын дийлэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Оюутай охин гэр бүл зохиож хүүхэдтэй болох гэхэд эргэн тойрны хүмүүс юу гэдсий чирлээ гэж ад үзэх нь олон. Ганц би яваа нэг нь хувиа хичээсэн ганцаараа насыг барах гээ юу гэж шүмжилдэг. Дахин нэг нийтлэг жишээг дурдвал орон нутгаас эцэг эхчүүд охиноо хүний дор оруулчихгүй тул сургуульд явуулж хүүгээ мал дээр гаргадаг. Ингээд Монголд эрэгтэй хүн ямар ч хэрэггүй болсон гэж хэлж болно. 90 оны хувьчлалаас олж бүх эрэгтэй хүн ажилдаг байсан үйлдвэрүүд хаагдсан. Эрэгтэйчүүд ажилгүй болж архинд орсон. Өнөөдөр манай нийгэмд яг эрэгтэй хүний ажлын эрэлт байхгүй. Бүгдийг нэмэгтэй хүмүүс хийчихээр бүтээх биш хүртээх дистрибьюторын ажлууд байна. Өнөөдөр хоёр хүн гэр бүл болоход боловсрал орлого чухал. Эрэгтэй хүн өөрөг ролтой өөрийгөө эр хүнээр мэдэрч манай харуул сүр сүлттэй байж ич зүү явдаг. Эхнэр нь өөрөөс нь чадaltaй, орлоготой юм юмаа хийчихдэг байвал сүр сүлтэн дарагцаар дараа нь буруу хэлбэрээр гарч ирдэг. Архиталт, танхаарал, завхаарал, хүчин гэх мэт.
Хүний байглаас заяагдсан хэрэгцээг дарах тусам буруу хэлбэрээр гарч ирдэг гэдэг. Үүнийг гарын 5 киноны шагдрын дүрээс харж болно. Тэр өндөр цалинтай инженерээр гэр бүлээ санхүүгээр хангах чадaltaй, хүүхдүүдэд цаг зав гаргадаг сайн эцэг. Гэвч ихнэр должин кино эхлэхээс ахуулаад уур уцаар стресстэй аашилдаг. Чи надад чи муунаага зассан хойноо байхгүй. Уус амт хүртэл хараад явуулахгүй. Би хүүхдээ шатаж үзсэн долоон билет туснаа чамд хэлэх юм аа. Хүүхдээ юмар яах вэ? Би чадахгүй. Нөхөр нь өндөр цалинтай байгаад хүнд хүчээр ажил хийж, эцэст нь хүүхдүүддээ ч нөхөртөө ч өөртөө ч анхаарал тавьсан юмгүй уцарсан байдаг. Ингээд чагдар гэр бүлдээ үнэлэгдэж чадахгүй, түүний эсвэр сүлдэн дарагдаж, энэ нь өөр эмэгтэйрөө тэмүүлж гэр бүлээ хаях хэлбэрээр илэрсэн. Хорлоо эхнэрээс нь залуу царайлагтай биш, шагдрыг үнэлж, эр хүн гэдгийг нь мэдрүүлж чадсан болохоор тэр. Должин нас орсны дараа том охин сүрэн ээжийнхээ дээлийг өмссөн байгаа нь харагддаг. Энэ нь ээжийнхээ араас орж, ээжийнхээ амьдралыг давтна гэдгийг илэрхийлж буй мэт. Ээжийнхээ ажилдаг байсан үйлдвэрт ажиллаж ганцаараа дүү нараа өсгөж хат суудаг. Чамайг ирээдүйн шагдар биш гэдэг баталгаа алга гэдгээс эрэгтэй хүнд итгэхээ байсан гэдэг нь харагдаж байна. Гэхдээ чиний нуурын дээр ирээдүйн шагдар биш гэсэн баталгаа алга байна шүү дээ. Мөн энэ залуу тригонометртаа ангидаа хамгийн сайн гэдэг нь ирээдүйд инженер болно. Өөрөөр хэлбэл ирээдүйн шагдар мөн гэдгийг хэлээд байх шиг. Sigmund Freud, Carl Jung нарын Father Complex онлоос үүдэж гарч ирсэн дайрын ишүү гэдэг орчин үеийн нэр томьёо байдаг. Баруунд бүсгүйчүүд уулзаж байгаа залууга дайрыг гэж дуудсан тренд болж байна. Товчондоо охин хүүхэд аав гүйсэн, эсвэл ааваасаа хайр халамж хангалттай авч чадаагүй бол үүнийгээ нөхөхийн тулд өөрөөсөө хөвшин, эсвэл аав шигээ өөрийг нь үнэлдэггүй хүний араас гүйх, эсвэл эр хүнд бүр итгэхээ байлгах зэргээр илэрдэг. Харин эрэгтэй хүүхэд ийм тохиолдолд ааваасаа үлгэр дуурайл аван эмэгтэй хүнийг хайрлаж хүндлэх сэтгэлгүй болдог. Өнөөдөр эр хүн гэдэг үгийг тодорхойлоход хэцүү болсон. Анх 1958 онд Esquire сэтгүүлдэр эр хүний хямрал нэртэй нийтлэл гарч байсан. Үнэхээр 60-аад оноос ганц бие ээжүүдийн тоо нэмэгдэж, үүнтэй зэрэгцээд гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Өнөөдөр хипхоп хөгжим олонд түгэж, рэпрууд хамгийн том одууд болсон. Тэгвэл Dr. Dre, Tupac, Biggie, Eminem, Jay-Z, Kanye West гэх мэтлэн маш олон рэпрууд аваг үүссэн байдаг. Хипхоп дуун дээр ихэвчлэн эрх мэдэл, мөнгө, хүүхэн, хар тамхи дуулагддаг нь хөвгүүд өөрсдийн эсвэр сүлдээ илэрхийлж байгаа байдал гэж тайлбарлаж болохоор байна. Үүний дагаад Монголд ч ийм дуунууд хийгдэж байна. Залуучуудын амны уншлага болсон 5-10 мянга дуун дээр мөнгийг яагаад шүтэж болохгүй гэж мөнгөөр юу ч авч болно гэмтээр дуулдаг. Урлаг амьдралаа санаа авахаас илүү амьдрал урлагийг дуурайх нь илбэг. Оскар Уайлд, Аристотель, Достоевский нар нэг ийм утгатай үг хэлсэн. Чи дадруу заалгадаг байна. Тэгвэл ийм ёс суртахуунгүй шамбаарлалцсан үгсийг бид аль хэдийнэ урлаг гэд хүлээн зөвшөөрч гисэн юм бол өнөөдөр хүмүүс яагаад ёс суртахуунгүй байгааг асуух шаардлагагүй байна. 2000 оноос өмнө FM радиогоор эмэгтэй хүнийг магтандуулсан, их хүнийг хайрлсан дуунууд явдаг байсан. Өнөөдөр мөнгөтэй бол эмэгтэй хүнийг худалдаад авчихна гэж дуулаад байхад эмэгтэй хүн зүгээр явж байгаад бэлгийн дарамтанд яагаад өртөж байгаагаа мөн асуух шаардлагагүй байсан. Бид өнөөдөр хүчирхийлэл гэдэг амьгүй нэр үний эсрэг жагсаад ямар ч нэмэргүй. Хүчирхийлэгчид өөрсдөө нэгэн цагт бас хүүхдүүд байсан. Боловсралгүй ядуу хамгийн гол нь хүнлэг сэтгэлгүй буруу хүмүүжсэн эцэг эхчүүд байгаа цагт цаад ял сэргийгэж хүчирхийлэл зогсохгүй. Хүчирхийлэл архитэлт ядуурл завхаарл бол буруу нийгмийн тогтолцооны шинж тэмдэг. Батгаших өвчин гарсан бүх батгыг шахаснаар идэгдэггүй. Дотроос нь өвчний голомтыг эмчилж байж идэгдэг. Энэ нийгмийн өвчний голомтыг үүсгэгчдтэй тэмцэж хариуцлага тооцож байж л идэг. Эмэгтэйчүүд байглаасаа өөрөөсөө хүчирхэг гэр хүний давамгаалал нүмерт байхыг хүсдэг. Феминизм хүчээ авсан одоогийн нийгэмд 50 Shades of Grey бүх цаг үеийн хамгийн хурдан борлогдсон номоор шалгарлаа. Монгол хэлээр хэвлэгдэж кинон гармац 3 ангийг нь өсвөр насныхнаас эхлээд хүүхнүүд битүү үзсэн. Феминистүүд эмэгтэй хүнийг гутаанд оромжлолоо гэх ёстой боловч тэгээгүй. Гол дүрийн эрэгтэй залуу царайлаг тэр бумтан нэг үгээр уншигч бүсгүүчүүдээс илүү эрх мэдэлтэй болохоор таалагдаад байгаа хэрэг. Beyoncé тэргүүтэй поп дуучид охидын толгойг сайн эргүүлж байгаа. Жишээ нь Single Ladies дуун найз залуудаа хаягдаад сингл болчихсон. Бааранд таарсан өөр залуутай явлаа хогчно гэсэн утгатай. Энэ мэтчлэн кино цувралуудаар тохиолдлын бэлгийн харьцааг хэвийн зүйл болгож байна. Үүнийг дагаад хүсээгүй жирэмслэлт янз бүрийн өвчин хэвийн зүйл болсон гэхэд хэлцдэхгүй. 2015-аас 2016 онд үр хөндлөлт 9,000-аас 18,000 болж өссөн байна. Халахын голын дайнд ч ийм их монгол хүн үхээгүй. Single Ladies гэх нөхөр олддоггүй 3 өөр насны эмэгтэйчүүдийн тухай кино гарч эрэлттэй байсан болохоор 3 анги хүртэл хийгдсэн. Энэ нь ийм асуудал нийгэмд байгаа гэдгийг батлах шиг.
Эрэгтэй эмэгтэй хоорондоо талцаж, эрэгтэйчүүдийн нийгмээс шахаж гаргаад эмэгтэйчүүд юу ч болж долоохгүй хоёулаа хохирно. Эцэст нь феминизм, LGBT, Black Lives Matter, хүний эрх гэсэн сайхан нэртэй хөдөлгөөнүүд яг үүндээ элитүүдэд явуулга. Холливуудын кино, поп дуунууд янз бүрийн хөдөлгөөнөөр дамжуулж залуучуудыг үзэл суртал шүглсэн альбомгууд болгон хуургаж байна. Улс орны ирээдийг хооронд нь талцуулж хувааснаар ахуй асуудалтай зуралтуулж эзлэхэд амруулдаг. Where we go from there is a choice I leave to you.